Кино маань эхлэхдээ нэгэн баримтат киногаар эхлэх бөгөөд Норвеги дахь 1934 онд асар хүчтэй цунами хот тосгоныг нураасан байдалтайгаар үзэгдэнэ. Норвегийн нэгэн байгалийн үцэглэн зохицолбор газраар эхлэх бөгөөд нэгэн эр машинтай явж байгаа нь манай киноны голдор Кристи юм. Кристи нь уулуурхай инженер геологч мэргэжилтэй бөгөөд нэгэн судалгааны байгууллагад ахлах эрдэмтэн хийдэг нэгэн юм. Тэрээр тамлалтад усган гэртээ ирэх бөгөөд түүний эхнэр Кэрол мөн түүний донгүй Сондре бага охин Жулиенээр хамтаар эгэлжирийн амьдралтаж аз жаргалтай нэгэн гэр бүл юм. Кристи ажилдаа ирэн эслэгэнтэйгээ та гурван өсөөлж хэдий дамттай өдрийн цагаа хөвчлөлтэй байсан ч тэрээр нэг л гонхтой байлаа. Учир нь өнөөдөр тэрээр тэтгэвтэй гарч байгаа юм. Судалгааны өрөөнд очирхалтай зүйлс болж байсан нь газрын тектоник хөдөлгөөний улмаас тэдний сүрлөөс мэдрэгчэд суудалд үүссэн байлаа. Гэтэл түүний дарга санаа зовлтуудээ бид алцхан чи гарan гэр бүлэрээ амралтанд явахтаа бэлттэй хэмээн түнд хэлдэг тахруул. Кристи гэртээ арьсан ч ажилдаа санаа зовсон гэвэр байлаа. Түүний эхнэр түүнд гэр бүлтэй анхаарал тавихыг сануулж Кристи жүлийн шуурн судалгааны материалуудаа хог дээр гарган хаяв. Түүнийг тэтгэртэй гарсныг дуулсан гэр бүлийн найз нөхд нь түүнд ирж баяр хүргэсэн ч тэрээр ажилдаа санаа зовсон хэвээр байлаа. Кристи машиндаа асуун утсаа оролдож бүхэн болон гэр бүлийн харан хэсэг уул руу ширтэж байгаад санаагаа өөрчлөн буцаад ажил руугаа явахаар шийдэв. Яг энэ үед түүний эхнэр ажилдаа явах бөгөөд нэгэн 5 оттой цоц бодолд менежер хийдэг нэгэн байлаа. Кристи өөрөө олж авсан мэдээллүүдээр тулгуурлан удахгүй болох аюул их үерийн талаар ажлынхантайгаа мэдээлэл өгөх гэж хичээсэн боловч энэ нь нэг л болж өгсөнгүй. Иймд тэрээр тэднийг хятгсан хацалт өөрийн биеэр очин судалгаа хийх бөгөөд үр дүнд нь мэдрэгчэд худлаа зааж байсан талаар мөн удахгүй маш их том сүрэл болж магадгүй талаар хэмээн хэлсэн ч тэд нэг тоосонгүй. Кристи машинтаа буцаж ирэн суусан ч хүүхдүүд нь байсангүй тэрээр эхнэр дээрээ очин аялалж явж чадаагүй мөн ажил дээрх бусан процессыг тайлбарсан ч боловч тэд ч мөн адил итгэсэнгүй. Ингээд дархан барагдсан Кристи гэртээ харин амарч байтал бүх зүйл буруугаар иргэснийг ойлгож энэ талаар судалгаанд явсан багийнхандаа дуулгасан боловч дарга нь тоосонгүй. Судалгааны багийнхан ажлаа үргэлжлүүлэн хавцалд ажиллаж байтал генет газар хөтлөгчийн ягарч дэлгэстээр аюулын түвшин нэлийн өндөр байгааг харав. Энэ үед Кристи нэгэн хайсан судалгааны материалаа хайж байх зур аюулыг мэдэрсэн шувууд тэднийг орхин гэсэн гот. Кристи ярвчлан ажил руугаа яаралтай судалгаанд явсан хүмүүсийг шилжүүлэх талаар ятгсан ч бүх зүйлээр эзэн байлаа. Чангалуугаар аврын төхөө ханганы чиглэлсэн бөгөөд яг энэ үед судалгааны багийнхан тэндээс гарахыг оролцсон хэтэрхий оройтсон байлаа.
Түүний эхнэр Кяр бол амрагчдад яралтай нүүлгэн шилжүүлэхэд 10 минут байгааг сануулж өрөө бүрээр хүмүүсийг сэрэнгүй. Кристи их нэртэйгээ ярин хүүхдүүдээ аман хотыг яралтай орхийг сануулж хотоос зайдуу уулзахаар тохирсон ч Кристи аюул ирж байгааг мэдэн хүмүүсийг яралтай машинаас гарan цогтхыг итгв. Тэд гүйсээр амжихгүйгээ мэдэн нэгэн эмэгтэй машинд хамтдаа залбирсан машин зов. Энэ үед Кэрол хүүгээ олж буудлыг яралтай орхон гарсан ч хитрхи оройтсон. Цунами маш хүчтэй байсан тул тэд аргагүй эрхэнд нэгэн агуулгад орж нуугдаж чадв. Энэ оронд Кристи машинаас гарan охиноо хайж эхлэх бөгөөд түүний ажлынх нь түүний зөв байсныг хүлээн зөвшөөрөв. Кристи эцэст нь охиноо олж авах бөгөөд таньдаг хүнд даатхан эхнэр хүү хоёроо олохоор яв. Энэ үед түүний эхнэр тэндээс гарахыг оролцсон ч хаалгаар ус орж ирэн тэднийг агаараар хомс болгов. Өрөө баргал дүүрч байсан бөгөөд тэд хоорондоо тэмцэлдэж эхлэв. Энэ үед түүний нөхөр өрөөний яг дээр байсан бөгөөд тэдний буудлын доорх хонголд гацсан байхыг олж мэдв. Тэндээс гарахыг оролцсон ч хүн найсан тул Кристи дүнд өөрөө амьсгалаа суулчиж хонголд үлдэхэд түүний эхнэр хурдан гаргаж ирэн CPR хийв. Олон дахин оролцсны эцэст золоор Кристи эсэмэн амьд гарав. Ингээд Кристи эхнэр хүүхдэд агуулсан охин дээр очсноор Кристигийн гэр бүл дахин алуун бүлээрээ нэгдэж чадсанаар веб нэртэй нөхөө кино маань өндөрлөн.